За оны заг дээр манайх Unitel Hub гэсэн сургалтын төв нэгдсэн байгаа. За тэрний бичлэгийг энэ дээр бас харуулъя. Тогдож айнан дуудаж байна. Бяцхан дүн тайван нарсаж байна. Бас тэр өрөө зургаан зурч байна. Бас тэр өрөө инээж байна. Зураг болгонд нарамандастай. Зураг бүхэнд мөрөөдөр шингээстэй. Харанда бүтэн бирээр биш сэтгэлээрээ зүрхээрээ хараараа тэд урдан бүтээдгээ. Харанда бүтэн бирээр биш сэтгэлээрээ зүрхээрээ хараараа тэд урдан бүтээдгээ. Миний хүүгийн зурсан зурган дээр марж дахиж модод найгаж байна. Монгол хүн сансарт нисэж байна. Бяцхан дүн тайван нарсаж байна. Бас тэр өрөө зургаан зурч байна. Бас тэр өрөө инээж байна. Зураг болгонд нарамандастай. Зураг бүхэнд мөрөөдөр шингээстэй. Харанда бүтэн бирээр биш сэтгэлээрээ зүрхээрээ хараараа тэд урдан бүтээдгээ. Харанда бүтэн бирээр биш сэтгэлээрээ зүрхээрээ хараараа тэд урдан бүтээдгээ. За энэ төвмэн сая газар дээр нэгдсэн оны эцэстэр ер нь бол төвөө нээсэн байгаа. За он гараад 25 оны 2 дугаар сар буюу ер нь 3 сараас эхлээд үйл ажиллагаагаа эхлүүлээ тогтмолжуулж байгаа. Ер нь бол Unitel Group дэмжиж за тоног төхөөрөмжийн дэмжлэг буюу 55 сая төгрөгийн дэмжлэгээр газар дээр Unitel Hub сургалтын төв гэж нэгдсэн. За хамгийн гол нь одоо орчин үед хүмүүсийн амьдрал технологитой холбогдчихсон. За технологийн хүртээмж одоо ур чадвар багтай, дутмагшилтай. Ялангуяа одоо ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн нэг 2 хүртэлх хувь нь л нэг одоогийн энэ чиглэлийн мэргэжил буюу инженерчлэлийн чиглэлийн мэргэжил эзэмшиж байгаа гэсэн юм боловсролын яамнаас гарсан юм судалгаа байдгийн байна. Тэгээд энэтэй холбоотойгоор энэ Unitel Hub сургалтын төв нээсэн байгаа. Ер нь яг улсын хэмжээнд бол нэг 10 аймагт зөвшөөрөгдсөн. За тэгээд энэ одоо сургалтын гол зорилго болохоор орон нутгийн хүүхд багчуудад STEM боловсрол олгох, за код бичих, робот угсрах, электроникийн одоо суур ойлголтуудыг өгөх юм зорилготой энэ төв маань хичээлж байгаа. За хамгийн наазах нь одоо имэйл яаж бичих үү? Google-с одоо search хэрхэн хайх гэх мэт одоо анхан шатны мэдээлэлээс эхлүүлээд мэдлэг ойлголтоос эхлүүлээд за видео хичээл Look TV за мөн одоо VR төхөөрөмжөөр яаж технологитой харьцах гэсэн ийм одоо ойлголтуудыг өгч чиглэлээр энэ сургалтын төв маань үйл ажиллагаа явуулж байгаа. За одоо энэ 4 сараас эхлээд шинжилсэн хөтөлбөр маань энэ сургалтын хөтөлбөр маань гараад батлагдаад үйл ажиллагаа эхлүүлж байна. За одоогийн байдлаар нэг 127 хүүхэд одоо энэ хаб төв ихснээс хойш 127 хүүхэд энэ сургалтанд хамрагдаад байгаа. Нөгөө нэг 127 хүүхэд хамрагдаад байгаа. Тэгээд энэ 4 сараас гэсэн сургалтын хөтөлбөрийн хувьд бас та бүхэнд танилцуулъя. За нийтдээ нэг 5 төрлийн сургалт зохион байгуулагдана. За нэг сургалт нь болохоор 8 хичээлтэй. За нэг хичээл нь
нэг удаа орохдоо 90 минутаар буюу ингээд 5 төрлийн хичээл тус бүр 8 хичээлтэйгээр ингээд зохион байгуулагдана. За 5 төрлийн хичээлийн төрлийг хэлбэл олон улсын тэмцээнтэй Европын сургалт гэдэг нэгдүгээр хичээл. За олон улсын тэмцээнтэй дорооны сургалт хоёрдугаар хичээл. За гуравт нь болохоор цахилгаан хэлхээ электроникийн сургалт гэсэн 3 дахь хичээлтэй. За 4-т нь коучлын сургалт, 5-т нь робо гэсэн ийм 5 төрлийн хичээл сургалт ингээд үйл ажиллагаа явуулаад элстэй авч байгаа. За хичээлийн хувьд бол манайх сая бас мэдээллийн технологийн үндсэн мэрэгчлэнтэй болсон. За энэ мэдээллийн технологийн мэрэгчлэнээ Улаанбаатар хотод олон ёс орын яг хаб сургалтын төвөө хариуцах одоо сургалтанд үндсэн сургагч багшаар бэлтгээд за энэ багш маань одоо албанаар сертификаттай төгсөж ирсэн байгаа. Тэгээд энэ багш маань сургалтыг явуулж байгаа. За тэгээд холбогдох мэдээллийг одоо манай пэйж хуудасаар дамжуулан авч олон. За сургалтын үйл явцын мэдээлэл бол яг пэйж хуудасаар ингээд явагдаж байгаа. За саяны видео бол зөвхөн нээлтийн үеийн видео байгаа. За яагаад одоо удирдах ажлуудад зориулж сануулж хэлээд юм гэхээр мэдээж одоо хүүхд хамгааллын тухай хууль байгаа. За хөдөлмөрийн тухай хуулийн 43-ийн 3-т байд заасан байдаг те байгууллага эцгийн дэргэд эцгийн зөвлөл ажилтдаг эцгийн зөвлөөрөө дамжуулаад хүүхд рүүгээ чиглэсэн олон нийт рүү чиглэсэн эцэг рүүгээ чиглэсэн одоо үйлчлэгээ үзүүлэх одоо хуулийн одоо хүрээнд хийх одоо хариуцсан чиг үүрэг байдаг. Тэгэхээр байгалийн эцэг зөвлөөрөд дамжуулаад энэ сургалтын төвд бас хүүхдүүдэд хамруулах боломжтой. Мэдээж тодорхой хэмжээний төлбөртэй эцгийн зөвлөл нь манайтай холбогдоод яг нэг сараараа жишээлбэл зөвхөн энэ сард манай байгууллагын хүүхдүүд одоо энэ сургалтанд хамрагдаа гэх юм бол энд одоо энэ хөтөлбөрт оруулаад энэ сургалтыг бас авах боломжтой гэдгийг хэлье.